Memorandum of Understanding zwischen der Universität für Musik und Darstellende Kunst Wien der Republik Österreich und dem Konservatorium der Mongolei unterzeichnen. Der Rektorin der Universität für Musik und Darstellende Kunst Wien, Frau Ulrike Such, und der Direktor des Konservatoriums, Herr Zirnjigmedin Sharafzirang. Монгол улсын Чингис хаан үндэсний музей болон бүгд найрамдах Австри улсын шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Чингис хаан үндэсний музейн захирал Самбил Дондовын чулуун шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Хайнц Фасман нар гарын үсэг зурна. Memorandum of Understanding zwischen dem Institut für Iranistik der Österreichischen Akademie der Wissenschaften und dem Chinggis Khan Nationalmuseum der Mongolei unterzeichnen. Präsident der Österreichischen Akademie der Wissenschaften, Herr Heinz Fassmann, und Direktor des Chinggis Khan Nationalmuseums, Herr Sampil-Dondovin Cholon. Die Unterzeichnungszeremonie ist damit beendet. Herzlichen Dank. Эргэмэнд зочдоо, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөө, Монгол улсын ерөнхийлөгчийн урал гараа бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгчийн Монгол улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнээр албан ёсны хилцээг хийж харилцаа хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцлоо. Sehr geehrte Gäste, sehr geehrte Vertreterinnen und Vertreter der Presse, auf Einladung des Präsidenten der Mongolei startet der Bundespräsident der Republik Österreich, Herr Alexander van der Bellen, in der Mongolei einen Staatsbesuch ab. Im Rahmen dieses Besuches führten die beiden Staatsoberhäupter offizielle Gespräche und tauschten sich über bilaterale Beziehungen sowie über Fragen der Zusammenarbeit aus. Одоо хилцээний дүнгийн талаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хурц сух бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр ван дер Беллен нар мэдээлэх гинэ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хурц сух таныг урьж байна. Nun werden der Präsident der Mongolei, Herr Uchnagin Khurelsuch, und der Bundespräsident der Republik Österreich, Herr Alexander van der Bellen, eine gemeinsame Erklärung zu den Ergebnissen ihrer Gespräche abgeben. Präsident der Mongolei, Uchnagin Khurelsuch. Энэ цугласан хэвлэлийн төлөөлөгчдөө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Олон 10 жилийн уламжлалт найрсаг харилцаатай бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр ван дер Беллен Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар мөнх тэнгэрийн орон манай сайхан оронд төрийн ажил хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт ерөнхийлөгч таны энэхүү ажил нь Австри улсын төрийн тэргүүний Монгол улсад хийж буй анхны ажил бөгөөд манай хоёр орны ард түмний найрсаг харилцаа хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой чухал ач холбогдолтой түүхэн ажил болж байгааг онцлон тэмдэглэж байна. Австри улс нэгэн жарны тэртээ манай улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон өрөндийн анхдагч улсуудын нэг бөгөөд бидний найрсаг харилцаа хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дэд ёс зэрэг ардчилсан нийтлэг үнэт зүйлсэд суурилан нийгэм эдийн засгийн олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол улс Австри улсыг манай улсын 3 дахь хөрш Европ дахь итгэл түн шимээ үздэг бөгөөд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Энэхүү төрлийн ажлаар бид Монгол-Австрийн харилцаа хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт амжилтыг баттган бэхжүүлж, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх,
эдийн засгийн үр өгөөж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцлоо. Тухайлбал Монголын талаас хар хором хот, Хүнүү хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус сувг цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулж хамтран ажиллах талаар бид санал тавилаа. Бидний яриа хэлцээний дүнд Монгол Австрийн хамтарсан тунхаглал гарлаа. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлд өгс байна. Мөн төрийн ажлын үеэр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүдэд сая гарын үсэг зурлаа. Тухайлбал нийгмийн хамгааллын тухай хэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ноогдох, тэтгэр авах чухал эрх зүйн нөхцөл инхүү бүрдэж байна. Түүнчлэн инновац, технологи, эрчим хүч, ашигт малтмал, эдийн засгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, хөгжмийн урлагийн салбарын хамтын ажиллагаа, дипломат паспортыг эзэмшигчдийг визийн шаардлага шөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлцээрийг баримт бичгүүдийг бас байгууллаа. Мөн олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар харилцсан тохиролцлоо. Уг хэлцээрийг байгуулснаар хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, тээврийг хөнгөвчлөх чухал ажиглалтай юм а. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, тэр мод үндэсний хөдөлгөөн болон Европын холбооны ойн түншлийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдал болон цагаан алд үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимдсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй өргөжин хөгжиж ирсэн бөгөөд Австри улсын засгийн газраас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, хорт авдрын эмчилгээний төв, цэргийн төв эмнэлэг, анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг зэрэг манай улсын эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинжилгээг үе шаттайгаар хийж, хүн ардад үзүүлэх эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монголчууд бид Австри улсыг сонгодог хөгжмийн үлгийн нутаг, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн сууд хөгжмийн зохиолч Мазарт, Шуберт, эцхүү Штагар ус зэрэг алдартнуудаар мэдэх бөгөөд энэхүү төрийн ажлын хүрээнд соёл урлаг, хөгжмийн салбар дахь хамтын ажиллагааг үнзгээрүүлж, багш оюутан судлаач нарыг харилцан солилцож хамтран ажиллах болсонд бас баяртай байна. Түүнчлэн ажиллаж уучлал, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг үнзгээрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллахад тохиролцож, хоёр орны их сургуулиудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Австри улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлж, илгээд 2100 тэтгэгд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болсныг дуулахад таатай байна. Манай хоёр улсын улс газар зүйн байршлын онцлог байдал, цаг агаар, байгалийн тогтоц, гадаад бодлогын байр суурь зэрэг олон зүйлээрээ бас ижил төстэй. Нэн ялангуяа байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль дээлтэй амьдралын хэм маягийг дээдлэх, далаад гацгүй орнуудын хөгжлийн асуудал зэрэг бүс нутаг, олон улсын харилцааны олон чухал асуудлаар манай хоёр улс ижил байр суурь баримталдаг бөгөөд нэгдсэн үндэсний байгууллага болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхээ харилцсан нотлолоо. Ирэх 2026 онд тохиох олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил Улаанбаатар хотноо болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцуудын талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахад бид хамтран ажиллахаар боллоо. Ажлын хүрээнд зохион байгуулах Монгол Австрийн бизнес форум нь манай хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг улам ойртуулж,
Хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хүрээнд нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. Бидний хилэлцэж тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биелэлээ олж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол улсын инхийг эрхмэлсэн нээлттэй бие даасан олон толгойд гадаад бодлого болон ардчлал, хүний эрх чөлөө, хууль ёс дээдэх зэрэг Монгол Австрийн нийтлэг үнэт зүйл, даян дэлхийн их тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үүсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл төгс байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг үнэ эртний түүхт мөнх тэнгэрийн орон эзэн Чингис хааны төрсөн үлгийн нутаг манай сайхан улсад тавтай барилгыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эрхэм хүндэт ерөнхийлөгч Хүрэлсүх, эрхэм хүндэт хатагтай ноёдоо. Юуны өмнө Монгол улсад айлчлал хийхийг урьсанд эрхэм хүндэт ерөнхийлөгч тань чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол улсад ийхүү төрийн айлт хийж байгаадаа миний бие туйлын их баяртай байна. Энэхүү айлцал Нафтар улсын ерөнхийлөгчийн төвшөнд Монгол улсад хийж буй анхны төрийн айлцал бөгөөд бидний Монгол улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч буй илэрхийлэл юм. Монгол улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг үнэлэхээс гадна 30 гаруй жилийн өмнө ардчлал хуульт ёсыг эрхэмлэн дээдэлсэн Монгол улсын замналыг манай улс үнэлэн сайшааж буй нотлохоо юм. Үзэгсэлэнт Монгол улс газар зүйн хувьд биднээс алс хол геополитикийн эрс ондоо амаргүй нөхцөл байдагч хэдий ч Австри-Монгол улс төр нийгэм олон улс хамтын ажиллагааны нийгэмлэгийн тогтолцооны нийтлэг үнэт зүйлс үзэл санаатай билээ. Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Дэлхийн олон зэгт нөхцөл байдал хурцтаж, олон тооны зэвсэгт мөргөлдөөн, тэмцэл өрнөж, энгийн ар дэргэдэд хохирол зовлон учруулж байна. Европт оршиж буй хувьд Оросын холбооны улсын Украины эсрэг хийж буй түрэмгий дайн бидний санааг хамгийн ихээр зовниож байна. Энэ нэг талаас аюулгүй байдал, нөгөө талаас эрх чөлөө, ардчлал болон хүний эрх зэрэг бидний үнэт зүйл тогтолцоонд занал хийлж байна. Үнэт зүйлийг дээдлэн хүндэтгэх, ардчлалын суурь зарчим тулгуурласан тогтолцоо тууштай орчин тогтнох баталгаа үгүй бөгөөд энэ нь асар их үн цэнтэй бид бүхэн өөрийн улсын түүхээс сайн мэдэх билээ. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаараа биш харин анд нөхөд үзэл санаа нэгтэй түншүүдтэй хүч чармаалтаа нэгтгэж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна. Учир нь гагцхүү хамтдаа байж тухайлбал худалдааны ойр дотн түншлэл, дипломат нэгт харилцаа, бат бэх суурь, үнэт зүйлс зэргээр хүчээ нэгтгэснээр бид илүү хүчрхэг байж чадна. Дэлхий дахинаа нэн тулгамдсан асуудлыг гагцхүү хамтын хүчээр шийдэж чадна. Эдгээр нь үнэт зүйлсээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах хүч чармаалтаа нэмэгдүүлэх, олон улсын худалдааны эргэлтийг докторжуулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зэрэг бүх талын асуудалд хамааралтай юм. Үүнтэй холбогдуулан Нэгдсэн үндэсний байгууллага болон Вен хот төвтэй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд явуулж буй Монгол улсын бодлого үйл ажиллагааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тухайлбал Монгол улсын нэгдсэн үндэсний байгууллагын энхий сахиулах ажиллагаанд дах идэвхтэй оролцоо нь онцгой үлгэр дуурайл болж байна. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бид олон жилийн хугацаанд ойр дотн хамтран ажиллаж ирсэн. Бид хоёр талын хамтын ажиллагааг мөн ч эрчимтэй өргөжүүлж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр олон чухал хэлтсээр тунхаглалд гарын үсэг зурж байгаа нь үүний тод илэрхийлэл юм. Миний бие үүнд маш их баяртай байна. Шинжлэх ухаан соёлын салбарын харилцааны талаар мөн дурдахыг хүсэж байна. Эдгээр салбарын идэвхтэй баялаг харилцаа энэхүү айлчлалын дүнд улам бүр батсан бэхжин гэдэгт итгэж байна. Үүнтэй холбоотой бас соёлын салбарын олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа. Монгол улсад ирсэн. Та бүхэн ойролцоогоор 800-аад эрэгтэй эмэгтэй оюутнууд, монгол оюутнууд Австри улсад сурж байгаа, ялангуяа Вен хотод сурж байгаа. Бидний энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдгээр салбарын өндөр түвшний төлөөлөгч хурдцтай хөгжиж буй өнөө цаг үед хамтдаа уулзаж ярилцах үн цэнийг чамлан орхигдуулж болох уу гэж би боддог. Соёл шинжлэх ухааны салбарын онцлог нь улс орнуудыг улам бүр ойртуулдгийг бид мэдэх бөгөөд үр шимийг нь мөн хүртэж байна. Тиймээс энэ чиглэлээр үр дүнтэй санал санаачлах дэвшүүлж яриа хилцэлд өрнүүлэхийг та бүхэнд уриалж байна. Монгол улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд эхийг бүтээж ололт амжилтаар дүүрэн байжээ. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө Монгол улс илүү их амжилтанд хүрэх ариун их нөөц бололцоотой. Үүнд би итгэл төгс байна. Монгол улсын энэхүү амжилтын замналд Австри улс түнш улсын хувьд хамтдаа алхаж худалдааны түнш олон улсын харилцаанд хамтрагч мөн судалгаа шинжлэх ухааны салбарыг дэмжигч байж бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Тийм болохоор бас бизнесийн томоохон бүрэлдэхүүн биднэртээ цуг ирсэн байгаа. Ирэх жилүүдэд бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжин гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол улсад хийж буй энэхүү айлчлал үүн тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө бид бүхнийг найрсаг дотноор хүлээж авч нэн өндөр хүндэтгэл үзүүлж байгаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлалаа. Би зөв хэлсэн үү? Alexander van der Bellen ist Pressekonferenz gestellt. Vielen Dank für Ihre Aufmerksamkeit.